дэлгэцэн дээр харагдаж байгаа сайтыг танилцуулах чинь энэ бол энэ одоо яг government өргөдөлтөй USCIS гэж бид нэр ярьдаг Америкийн нэгдсэн улсын иргэншил цагаачлалын албаны аль биесныхын вебсайт байгаа. Тэгэхээр та бүхэн визний талаар, за журам, дүрм, формны талаар гээд бүх мэдээллүүдийг үн төлбөргүй бөгөөд яг аль биесныхын сорсоос авах боломжтой байдаг. За өнөөдөр болохоор энэ бичлэг дээр энэ линкийг тавьчихна. Миний одоо опшнуудаас байж болох ямар визэнд би юу н хандвал болох боломжтой вэ гэдгийг чинь одоо таамаглал гаргаж өгөх. Энэ бол яг одоо баталгаатай гэсэн биш шүү. Энэ бол боломжийг харуулж байгаа гэдгийг энэ сануулга тавьсан байна. За тэгэхээр ингэж харагдана. Би эхнээс нь яваад үзүүлье. За өөрийгөө хин бэ гэдгийг тодорхойлно гэж энэ. За би бол Алим. За ингээд дараагийнх руу явхаар за одоо бол ямар immigration цаашлалын статустай байгаа юм бэ те. За өөрөөр ямар статус руу шилжмээр байгаа юм бэ? Green card руу ямаар байгаа юм уу? За эсвэл оргимол хүсмэл байгаа юм уу гэх мэтчлэн те хүний эрхийн байдлаар юм уу? Ажиллах гэж байгаа юм уу гэд ингээд явна гэсэн үг. За жишээ нь хамгийн түгээмэл байдаг change to another non-immigrant status гэж тийм ээ. Энэ бол одоо байгаа non-immigrant буюу одоо цагаачлалын бус визнес, цагаачлалын бус статус руу солих гэдгийг сонгож энэ жишээ шүү заяа. За ингээд одоо гарч ирж байгаа. За миний статусыг non-immigrant байдлаар сольж өгөх талаар мэдээлэл гарч ирж байна. За ингээд ороод үзэхээр ямар төрлийн виз руу одоо шилжиж болох юм бэ, болохгүй юм бэ тий. За одоо I-94 гэж гэдэг одоо хэл гайлын рекорд чинь одоо хизээ байх хүртэл байх хугацаа гэж хэлнэ гэх мэтчлэн маш их ингээм мэдлэг мэдээллийг энэ хэсгүүдээс авах боломжтой байж байгаа. Та бүхэн ингэж ороод англи хэлгүй байсан ч гэсэн тэгээд транслейтер ашиглаад энэ бүх мэдээллүүдээ маш хэлбэр ойлгох боломжтой байдаг. За жишээ тийм ээ J-viz, L-viz, H-viz тэ E2, E буюу одоо манайхны ярьдгаар бизнесийн виз руу ч юм уу шилжих боломжуудыг харуулсан байна. За M1 гэсэн оюутны визэн дээр бол яах вэ гэх мэтчлэн ингээд нарийн гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн өөрсдөө яг сайн ороод үзээрэй. За энэ дээр дахиад үргэлжлүүлээд доош нь сунгах юм бол хамааралтай линкүүд мэдээлэлүүд нь байж байгаа. За би виза солих юм бол солих гэж байгаа бол I-539 гэдэг аппликейшн надад хамааралтай байх юм байна. Энийг яаж гуглах юм ч гэдэг юм уу те. I-129 гэсэн одоо аппликейшнийг би ямар тохиолдолд гуглах юм, яаж гуглах юм гих мэтчлэн байж байгаа. Тэгэхээр яг хамгийн гол нь яг зөв мэдээллүүдийг зөв их сурвалжаас нь авах хэрвээ шаардлагатай бол мэргэжлийн байгууллагад хандах, за мөн хуульчид хандах шаардлагатай гэдгийг тодорхойлно гэсэн үг. За энэ мэдээлэл тусалсан байх гэж